33 дахь бодлогон дээр үйт бадархаа бодох юм байна. За тэгэхээр тэг бүхэл 32 32 32 гэж давтагдж байгаа гэсэн. Тэгэхээр үе маань 2 үе боронтой байх учраас 99-ний 32 бол. Хасах нь 99-ний 11 болох нь. Тэгэхээр эндээс 99-ний 32-оос 11-ийг хасгаар 21 буюу 9 дугаар 3 хуваагаад үзчихье. Тэгэх юм бол 33-ны 7 гэдэг хариулт гарах нэ. Тэгэхээр бидний хариулт бол эндээс B хариулт гарч ирж байна. За уягт бутархайг арай өөрөөр бас нөө X-ээр орлуулж агаад бас хасаж болно. За 24 дугаар бодлогоны хувьд гурвалжны хувьд бисектрээс гэдэг өччээ. Тэгэхээр бидний хувьд бисектрээс гэдэг ойлголт бол тухайн үнцийг яг таллаж хуваана гэдэг санаа. За тэгээд BK гэхээр B оройгоос буусан бисектресийг K гэж тэмдэглэж байна гэсэн. AB-гийн урт нь 4, BC-гийн урт нь 6, AK-гийн урт нь 1. Тэгэхээр бид нэр K-гаас C ирчмийг уртыг олгож байгаа. Тэгэхээр бисектресийн чанарын ёсоор ямар байдаг вэ гэхээр тухайн AB талыг бисектресээр хуваасан AK талд хуваах нь BC талыг KC талд хуваасантай тэнцүү. Тэгэхээр 4-ыг хуваах нь 2 болвол 6-г хуваах нь KC-тэй тэнцүү. Эндээс 2 тэнцүү 6-г хуваах нь KC. Тэгэхээр 6-ыг бид нэр хэдэд хуваавал 2 гардыг бэ гэхээр 3 хуваавал гарна. Тэгэхээр бидний урт бол 3 буюу B хариулт байна.